Энэ өдрийн мэндийг хүргэе манайхаа. Энэ хүйчээлээр бүгдээрээ чөлөө туналтын тухай авч хэлцгээе. За. Чөлөө туналтын тодорхойлтыг харах юм бол хүндийн хүчний үйлчлэлээр явагдаж буй биеийн хөдөлгөөний чөлөө туналт гинэ гэсэн байна. Окей. За тэгвэл энийг ойлгохын бүгдээрээ үнийг ойлгохын тулд дэлхий зуръя. Дэлхийгээс тодорхой зайд энэ унахад бэлэн болцсон байгаа M master beat байлаа гэж бодъё. Дэлхий M master beat татна тодорхой хүчээр тэр хүчийг F гэж тэмдэглэжээ. Ерөнхийдөө энэ хүчийг л бүгдээрээ хүндийн хүч гэдэг. Энэ хүндийн хүч маань M-ийг үржихэн G-тэй тэнцдэг. Окей. Тэгвэл M гэдэг маань биеийн масс юм бол G гэдэг маань юу вэ? G гэдэг нь чөлөө туналтын хурдтал эсвэл хүндийн хүчний хурдтал гэсэн нэршилтэй 981 м/с/квадрат нэгэн төрлийн хурдтал юм аа. Окей. За тэгвэл хүндийн хүч чинь байж тээ те. Зарим тохиолдолд дэлхийн татах хүчний үйлчлэл гэж дуудагддаг болвол зарим нөхцөлд тулгуур жишээлбэл 50 байхад биеийн жинтэй тэнцэх тохиолдол бас байдаг. Окей. За үүнийг ойлгохын тулд бүгдээрээ ийм хоёр биетийг авч хэлцээ. Эхнийх нь M master бие, дараагийнх нь 5 M master илүү хүнд бие байлаа гэж үзье. Энэ доор бол газар дэлхий гэсэн үг. Үүнээс хойш дэлхийг газраар бүгдээрээ тэмдэглэе. Окей. Энэ M master бие маань дэлхий рүү хүндийн хүчээр татагдана. Тэр маань M-ийг үржихэн G. Энэ бас хүндийн хүчээр татагдана. Тэр нь 5 M-ийг үржихэн G байлаа гэж бодъё. Ньютон хэлэхдээ хүч гэдэг бол массыг хурдтгалаар үржүүлсэнтэй тэнцүү гэж хөдөлгөөнийхөө 2 дугаар хуульд хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол хүчтэй нэг төрлийн хүндийн хүч. Энэ бас хүндийн бас хүч байхгүй явж. Тэгэхээр энэ хүч чинь өөрөө тухайн биеийн массыг хурдтгалаар үржүүлсэндээ тэнцэх нь байна. Энэ хүч маань бас тухайн биеийн 5M гэдэг массыг хурдтгалаар үржүүлсэндээ тэнцэх нь байна. Ингээ харвал энэ хоёр хурагдаад A1 чинь өөрөө G, нөгөөх нь мөн G болох нэг айс. Окей. Тэгвэл явж A1 A2 гэсэн энэ хурдтгал маань өөрөө G гэсэн 981 гэдэг утгатай хурдтгалтай тэнцэх нэ. Энэ маань үргэлж доошо чиглэлтэй дэлхий рүү гэсэн үг. Окей. Тэгэхээр энийг чөлөө туналтын хурдтгал эсвэл хүндийн хүчний хурдтгал гэж нэрлээд 981 байдаг болвол дараачихын бодлогон дээр бид нар ойролцоогоор тоймлоод 10 м/с/квадратаар авч бодох болно guys. Окей. За ийм байна. Дараа нь бид нар юу ярих вэ гэхээр чөлөө туналтын графикийн тухай нэг авч хэлцээ. За тэгвэл энэ графикуудыг зурхтай байна шүү дээ, тий. Хоёр нөхцөлийг юусэн авч байгаа. Энэ юу вэ гэхээр доошо чиглэл нь сөрөг тэмдэгтэй байна. Биеийн анхны байрлал нь тэг байна. За энэ ямар учиртай юм бэ? Үүнийг ойлгоё. Энд ингээд газар байлаа гэж бодъё. Газраас тодорхой өндөрт M master beat байлаа гэж бодъё. Тэгвэл чөлөө туналтын хувьд нэг зүйлийг бити мартаарай сурагчдаа. Тэр маань юу вэ гэхээр анхны хурд тэг байдаг шүү манайхаа. Доошо шидэгдсэн гээгүүл бол чөлөөт унжил байгаа бол анхны хурд маань тэг байхыг анхаарай. Окей. Тэгвэл яг энэ унахад бэлэн болцсон байгаа энэ байрлал байгаа шүү дээ. Энэ байрлалыг л тэг байрлал гэдэг. Энэ тэг байрлал. Окей. Тэгвэл энэс доошогоо энэ чиглэлийг хасахаар аваач. Энэ тэгээс дээшээгээ энэ чиглэлийг нэмэхээр аваач л гэсэн санааг илэрхийлж байна. Эхнийх нь тэр, дараагийнх нь тэр. Окей. Тэгвэл чөлөө туналтын байрлал хугацааны график ямар болох вэ? Хоёр тэнхлэгээ нэг сайхан зураад ирэх юм дээр. За энэ бол байрлалыг илэрхийлнэ. Харин энэ хугацааг илэрхийлнэ, guys. Чөлөө туналтын байрлал хугацааны график маань доош харсан парабол байдаг. Тэгээд энэ хугацааны T1 агшин гэдэг тэмдэглэжээ. Энийг бол хугацаа биш байрлалын хувьд хасах x1 гэдэг ч юм уу тэмдэглээд өргөж байна. Хурд хугацааны график нь ямар байх вэ? Хурд хугацааны графикийг зурхын тулд өнөөхөө зурчий. Энэ time буюу хугацааг илэрхийлнэ. Энэ velocity буюу хурдыг илэрхийлнэ. Энэ тэглэг байна. Окей, хурд хугацааны график ерөнхийдөө ийм доошо чиглэлтэй ташуу гарч ирдэг. За яагаад доошо чиглэлтэй тийм ээ? 0-оос доошо. Яагаад вэ гэхээр хасах чиглэл рүү унж байгаа учраас, доошо унж байгаа учраас. Тэгээд энийг T1 гэчээ. Энийг бүгдээрээ юу гэх вэ? Тодорхой T1 агшин хасах VF гэчээ. За ерөнхийдөө үүнээс хойш нэг ийм тэмдэглэгээ хийнэ. VF гэдэг маань эцсийн хурд
Яагаад заавал ингэж хоёр үсгээр тэмдэглэж байна? Final velocity гэдэг. За. Энэ дээр бүгдээрээ тохиролцъё. VFI. Анхны хурдыг багш нь ингэж биччихүүлнэ, эсвэл VI гэж биччихүүлнэ. За яагаад VI гэж бичдэг вэ гэхээр заримдаа initial velocity гэдэг I үсгээр эхэлсэн байгаа зү тэр. Initial velocity. Анхны хурд гэдэг утгаар нь ингээд тэмдэглэж явах юм бол битгий гайхаарай guys. За. Энэ дээр тохиролцсон байх гэж найдаж байна. Хурдтал хугацааны график нь ямар вэ? Хурдтал хугацааны график нь ямар тач нэг ингэ зурчие. За энэ бол A in T. A гэдэг маань хурдтал acceleration гэсэн үг манайхаа. Окей. За тэгэнгүүтлээ шүү дээ те. Чөлөө туналтын хувьд хурдтал чинь ерөнхийдөө экстошо чиглэлтэй G байдаг шүү дээ те. G бол тогтмол байна. Дэлхий дээр 981 м/сек квадрат байдаг. Энэ доор хасах G байх нь. Ийм шулуун зураад өрхөж болно guys. Хугацаануудыг нь T1-ээс синхрон байдлаар бичээд өрхөе. За дараагийн нэг чухал ойлголт бол энэ хөдөлгөөний тэгшитгэлтэй холбоотой ойлголтууд байгаа. За энэ нэг хэдэн бэлэн хооллон хаанаас гараад ирсэн бэ гэдэг тухай бүгдээрээ хэлэлцъя. За тэрнээс өмнө агаарын эсрэг үзэлгүй орчинд чөлөөтэй онож буй B жигд хурдсан хөдөлгөөн. Энийг ярина. Уг хөдөлгөөний хурдтал нь G байна гэсэн байна. Тэгэхээр хөдөлгөөний хурдтал нь G байх нь байна. За бүгдээрээ санаж байгаа бол кинематик буюу хөдөлгөөний тэгшитгэлүүдийг урд урдныхаа хичээл дээр үзчихсэн. Хэвтэ тэнхлэг дээр хөдөлж байхад X, V0, T нэмэх нь 2A мөн C хурд нь эхний хурд дээр нэмэх нь A-тэй. C хурдны квадрат нь анхны хурдны квадрат дээр нэмэх нь 2A X-ийн үржүүр гих мэтчлээ явж ирсэн. Босоо тэнхлэг дээр ингэж унж байгаа хөдөлгөөний хувьд бид A-гийн оронд G-г орлуул. X харсан газараа бүгдээр Y биш A шиг орлуулна. Окей. Тэгэл болоо. Тэгэхээр анхны хурд нь угаасаа хийдгээд өгсөн байна. Анхны хурд нь 0 байдгаа гэж түрүүн хэлсэн те. Тэгэхээр энэ 0 гэсэн үг. Энэ бас 0 гэсэн үг. Энэ бас тэг гэсэн үг. A харсан газараа G, X харсан газараа A шиг орлуулах. Тэгвэл дээрх тэгштгэл маань дараах хэлбэртэй болж өөрчлөгдөх нэ. H 2-1 GT-ийн квадрат битсийн хурд GT битсийн хурдны квадрат 2G X-ийн оронд H. Тэгээд энэ томьёонууд гарч иж. За эдгээрийг бүгдээрээ ашиглая. Окей, жигд хурдсан хөдөлнө гэдэг дээр одоо бүгд жоох акцентлах гэдэг байна. Жигд хурдсан хөдөлнө гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Тэгэхийн тулд энэ чөлөөт хөдөлгөөнийг одоо чөлөөт уналтын хөдөлгөөнийг авч хэлцгээе. Анхны хурд нь 0. Ингээд энэ завсарт 1 секунд хугацаанд унсан байлаа гэж бодъё. Тэгээд хурд нь хэд байх вэ? Бас энэ завсар дахиад 1 секунд хугацаа өнгөрсөн байлаа гэж бодъё. Хурд нь хэд байх вэ? Энэ газарт хүрэхэд энэ бол газар шүү. Дахиад 1 секунд хугацаа өнгөрсөн байлаа гэж бодъё. Тэгээд тухайн биеийн хурд нь хэд байх вэ гэд ингээд тавьчих. Тооцоолъё бүгдээрээ энэ тэгштэглийг ашиглаад. V тэнцүү G үржин T. G бол 10. Тэгээд 1 секунд хугацаа өнгөрсөн учраас нэгийг тавиад ингээд 10 м/сек буюу энэ дэрхтээ 10 м/сек хурдтай болох нэ. Бит маань. За энэ дэрхтээ энэ дээрээс ийшээгээ тооцоолоод 1 секунд гэдээ авах юм бол алдаа хий шүү. Энэ дэрхтээ хаанаас ирсэн бэ гэхээр анх эндээс унж эхэлсэн. Энэ дээрээс тооцож эхэлнэ гэсэн. Анхны энэ байрлал дээрээс. Окей. За тэгвэл тэр хурдыг V' гэж одоо ялгаатай гэдгийг илэрхийлж байгаа юм. GT G маань 10. За T маань 1 секунд дахиад 1 секунд нийтдээ 2 секунд 2 20 м/сек. Энд 20 м/сек хурдтай болох нь дахиад 1 секундыг нэмэхээр 3 секундэд унж байгаа. Тэгэхээр энд 30 м/сек хурдтай болох нь. Хурд нь бол ийм амархан. Ерөөсө хэдэн секунд вэ? Тэрийг л 10-аар үржүүлээд 8 секундын бол 10-аар үржүүлэл 80, 9 секунд дууссан юм бол 10-аар үржүүлэл 90, 3 секунд дууссан юм бол 30 гэх мэтчлэн. Хурдыг ингэж болчих. Энэ бол амархан. Өндрийг нь бол энэ хоёр дахь тэгштэглээр болж болно бүгдээрээ. Ямар өндрийг тооцоолох вэ? Эхлээд энийг H өндөр гэж. Окей. Энэ нэг жижигхэн хэсгийг. Энэ H өндрийг тооцоолъё. H тэнцүү 2-1 үржихэн шууд орлуулад явлаа шүү. За энэ хоёрын оронд 1 секунд унсан бол 1-ийн квадрат ингээд 5 м. Тэгээд энэ H-ыг тоогоор илэрхийлбэл 5 м гэд багш нь тавьчих. Окей. За дараагийн H нь юу гэхээр энэ дээрээс энэ хүрсэн. Энэ өндрийг тооцоолъё. Нийт энэ биш шүү. Энэ дээрээс энэ хүрсэн өндрийг. Тэр энийг яаж тооцоолох вэ гэхээр анхны энэ өндрийг нь болоод одоо энэ явсан энэ өндрийг болоод тэндээсээ 5 м-ийг асчвал болоо гэсэн. Тэгэхээр тэрийг H' гэж багш нь ялгаатай учраас 2-1 үржих нь G 10 үржих нь хэдэн секунд явсан эндээс нь хүртэл 1 секунд 2 секунд 2-ын квадрат гэсэн үг. Тэгээ энэ дээрээс 20 м гарч байгаа нь ойлгомжтой. Тэгээд тэр 20 м-ээс 5-ыг асчих юм бол
Энэ зай чинь өөр 15 м байх юм шүү дээ өндөр чинь. За түүний дараачаар эндээс энэ газарт хүрэх энэ өндрийг олъё бүгд. Яаж болох вэ? Дахиад яг адилхан. Ерөнхий энэ нэг урт өндрийг олцоод тэн дээрээс энэ дээд талын 20 м-ийг л хасчихна л гэсэн үг. Тэрийг h2 штрих гэж ялгаатай учраас 2-1-ийг үржих нь 10 үржих нь хэдэн секунд явсан? 1 2 3 нийтдээ 3 секунд. 3-ын квадрат. Энэ 45 гарах нь ойлгомжтой харагдаж байна. 45-аас 20-ыг хасах юм бол хэд гарах вэ гэхээр 25,000 м гарна. За энэ дээрс нэг ийм зүй тогтол харуулах гал багш нь зориод байгаа. Нэг аш чинь 5 м юм бол 15 м хэдэн аш байх вэ? 3 аш байна. 25 м 5 аш. Ер нь чөлөөтэй унж байгаа биеийн хувьд нэг ийм зүй тогтлыг мэдээд авчихад буруу байхгүй. За эхний Т хугацаанд гэж за. Эхний Т хугацаанд аш өндрийг туулдаг бол дараагийн Т хугацаанд 3 ашиг туулдаг байх нь, дараагийн Т хугацаанд 5 ашиг туулдаг байх нь, дараагийн Т хугацаанд 7 аш, дараагийн Т хугацаанд 9 аш гэх мэтчлэн үргэлжлээд явдаг. Энэ аш-аас 9 аш хүртэл энийг нүдлээд авчихад ер нь буруу байхгүй. Тэгээд энэ болгон дээр Т гэсэн ижил хугацаанд ундаг байх нь. Одоо бүгдээрээ жигд хурцсан гэдгийг яри. Окей, жигд хурцсан гэдэг нь ямар учиртай? Ижил хугацаанд хурд нь ижилхэн хэмжээгээр нэмэгдэж байгаа тэр хөдөлгөөнийг л жигд хурцах хөдөлгөөн гэж ярьж байна. Жишээлбэл 1 секунд өнгөрөхөд 0-оос хэдээр нэмэгдсэн байна? 10-аар нэмэгдсэн байна. Дахиад 1 секундэд өнгөрөхөд дахиад 10-аар нэмэгдсэн байна. 1 секунд өнгөрөхөд дахиад 10-аар нэмэгдээд 20-оос 30 болсон байна. Энэ хөдөлгөөнийг л бид нар жигд хурцсах хөдөлгөөн гэж хэлж байгаамаа. Эрхэм сурагчдаа. Окей. За эдгээртэй холбоотой бодлогод яа. Жишээ бодлого 1 125 м өндрөөс чөлөөтэй унсан чулуу бла 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 газар төрөх үеийн хурдыг олоо гэсэн байна. За Ад нь газар төрөх хүртэл ямар хугацаа өнгөрөх вэ гэж надаас асуусан байна. Тэгэхээр ерөөхдөө эхлээд төсөөлөхийн тулд зургийг бүгдээрээ энэ нэг газар байгаа. Энэ нэг манай чулуу байгаа. За чулуу маань ерөөхдөө энэ өндрөөс унжээ. Энэ өндрийн хэмжээд гэж байна. Хааштай зүү 125 м-эл гэсэн байна. Окей. За тэгээд энд ингээд газар төрсөн гэж бодъё. Нэг бол хамрах учраас багш нь шууд бэлэн зурчлаа. Газар төрөх хүртэл ямар хугацаа өнгөрөх вэ? За тэгвэл h 2-1 gt квадрат гэдэг том ёг ашиглая бүгдээрээ. 2-1 g маань 10 t квадрат мэдэгдэхгүй байна. Тэгээд 125 м гэд угаас өгчихсөн байна. Тэгэхээр энэ хоёрыг ингээд хуваах юм бол эндээс 5 гарч ирнэ. T-ийн квадрат 125-ыг 5 туугаад 25 гэсэн үг. Эндээс 5 секунд гарах нэ. 5 секунд хугацаанд газарт унжээ. Guys. 5 секунд хугацаанд газарт унана гэдэг чинь 5-ыг үржих нь 10 буюу эцсийн хурд чинь газарт хүрэхдээ 50 м/сек хурдаар л унаханалтай байна манай хүн. 50 м/сек энэ 5 секунд байх хэрэгтэй. Окей. Унсан агчнаас 3 секунд хугацааны дараа ямар хурдтай байх? 3-ыг 10-аар үржүүлэл олчих шүү дээ, тэ. Яг нь энэ дээр зөвхөн багш нь ойлгомжтой байх үедээс 1 секундэд 10 болно. Дараагийн 1 секундэд 20 болно. Дараагийн 1 секундэд 30 болно. Дараагийн 1 секундэд харин 40 болно. Тэгээд эцсийн одоо хугацаан дээр 50 болох нэ. Окей. За тэгвэл энэний хариу чинь 30 м/сек тэл гэсэн үг. Окей. За хугацааны 4 секунд агшинд ямар зам туулсан байх вэ? За энийг багш нэг арай нэг өөр аргаар тайлбарлаж өгье. Энэ маань эндээс зурчхад асуудал гарагдаж байна. 1 2 3 4 5 дахь нэрээ хоол зурнаа. 5 энэ анх унс өндрөөл гэж бодчих бүгдээр. Окей. Тэнгүүл хугацааны 4 секунд агшинд ямар зам туулсан байх вэ? За эхний 1 секундэд h өндрийг туулдаг. Дараагийн 1 секундэд 3 ашиг туулдаг. Дараагийнх дээр хэдэн ашиг туулдаг вэ? 5 ашиг туулдаг тий. 5 аш. Ингээд үдээ. 7 аш гэсэн үг. Тэр эхний нэг аш чинь өөрөө 5 м байхгүй. Дараагийнх нь 15 м, 5 5 25 м. 5 7 35 м. Энэ ер нь зөв зурсан уу? 1 секунд, 2 секунд, 3 секунд, 4 секунд буруу зурсан байна шүү дээ. Дахиад энд нэг байх хэрэгтэй байхгүй. 5 секунд. Тэгжээж газар хүрнэ гэсэн. Энэ дээр хэдийг туулах вэ? Энэ дээр 9 ашиг туулна. 5 9 45 м гэсэн үг. За энэ зүү тогтлыг л ерөөсөө бүгд ойлгох хэрэгтэй юм байна. Тэгэхээр багш нь энэ дээр алдаа хийсэн. Тэр алдааг та бүхэн засаад ерөөхдөө өөрсдөө бичээд авчираа. За тэгээд харъя л та одоо жишээлбэл хугацааны 4 секунд агшинд ямар зам туулсан байх вэ? Эндээс энэ хүртэл 1 секунд туулсан, 2 секунд хугацаа өнгөрсөн, 3 секунд, 4 секунд, ингээд 5 секунд байхгүй. Тэгэхээр 1 2 3 4 ийм 35 25 15 5 м-ийг туулсан байна. За бүгдээрээ нэмэх нь 25, нэмэх нь 35. Ингээд нэмэхээр тулж байна. Энэ 20 болно 45 45 80 м зам туулсан байна. За ингэж нэг бодож болно. Өөр нэг аргачлал нь юу гэхээр илүү хэлбэр h штрих тэнцүү 2-1 gt квадрат. За тэгээ болоо 2-1-ийг үржих нь r үржих нь 4-ийн квадрат
Энэ дээрээс 5 16 80 м гарах нь ойлгомжтой. Тэгэхээр аль арга нэвтэх юм бэ? Тэрүүгээр нь бодорой. Багш нь хоёулангийн ямар ч байсан үзүүлэлт өрхлөө. За газраас 45 м өндөр чулууны хурд ямар байх вэ гэж асуусан байна. Газраас 45 м өндөр тараа энэ зурсан ч хэрэгтэй болж байгаа байхгүй. Газраас 45 м өндөрт энд явж исэн биш тараа. Хэдэн секунд дээр явж исэн бэ? 1 2 3 4 дэх секунд дээр явж исэн бол хурд нь 40 м секунд гэдэг бид нар энд олцсон байгаа шүү. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө 40 м секунд байх нэ. Амархан байна. Газарт хүрэх үеийн хурдыг бол 50 м секунд гэд олчихсан байсан. За дараагийн бодлого. Биеийг А шөндрөөс чөлөөтэй унахад газарт 80 м секунд хурдтай хүрсэн юм байна. Улсын өндрийг бол уналтын хугацааг тооцоолоо гэсэн юм. За тэгэхээр энэ ингээ газарт хүрсэн байна. Мань хүн. Тэгсэн хурдыг нь харсан чинь 80 м секунд. Өө эн чинь ямар айтайх юм бэ? Анхны хурд нь 0 байгаа шүү дугаас. Тэгэхээр хэдэн секундэд 80 м секунд хурдтай болох 15 байгаа л болно шүү. 8 секунд гэсэн үг. Окей. За энийг тооцоолчлаа. Маш амархан. Би унсан А шөндрийг олоо гэж. 2-1 GT квадрат 2-1 10 8 квадрат 320 м. За энэ нэг аргачлал. Дахиад нэг аргачлал нь юу гэхээр вэ штэ те. Ийм 8 секунд гэхэд нэг урт хугацааны рейнж өгсөн байх нөгөө H 3H 5H 7H гэх нь жоохон утгагүй дээ. Тэгэнгүүт л нэг ийм залхуу арга зааж. Ерөөсөө H тэнцүү дундаж хурдыг үржих нь хугацаа гэдээ болтожулна. За дундаж хурд нь анхных нь 0 байсан, эцсийнх нь 80 байсан, хуваах нь 2 үржих нь 8 секундэд дуусна 4 4 8 320 м мөн. Ямар ч ялгаа байхгүй гоц энэ 320 энэ 320. Тэгэхээр аль нэвтэх юм тэр үгээр нь тэгэл бодчихсаа guys. Окей. Зурагт үзүүлсэн биеийн хөдөлгөөний хувьд биш үү те. H1-ыг угаах нь H2 T1-ыг угаах нь T2 харьцан ямар байх вэ гэж. Энэ анхны хурд нь энд 0 ойлгол үзчихэв үү. Тэгэнгүүтлээ энэ дээрээс ингээ харсан чи V-гэр нэмэгдсэн 2V болсон гинт 4V болсон байна те 2 арилгасаа. Тэгэхээр ингээд үзчих болдог. Эндээс нь хүртэл T гэдэг өгчээ. Эндээс нь хүртэл дахиад V-гэр ихсэж байгаа учраас V дээр V нэмээд 2V гарч байгаа учраас дахиад T гэсэн үг. Энд дээр харин тэгж болохгүй байхгүй. Энд дээр чинь V-гэр ихсэхээр 2V дээр V нэмэхээр 3V болох хэвээр. Гэтэл дахиад 1V нэмэгдээд 4V болцсон. Дахиад 2 ингэж явж иж T хугацаа өнгөрч иж 4V хурдтай болно л гэсэн үг. За тэгэнгүүтэл чинь T1 чинь өөрөө биш үү те. 2T гэсэн үг. Энэ T дээр энэ T-г нэмнэ гэсэн үг. T1 гэдэг маань ерөөхдөө энэ дээрээс энэ хүртэлх хугацаа юм байна л та. Тэгээ T2 гэдэг маань энэ дээрээс бас энэ хоёр хугацааг л нөхцөл өгөө бодчих юм дээ заяа. T 2T T1-ийг T2 тугаах юм бол 2T-г угаах нь. За залхуурахгүй 2T урагдлаа нэг гарна. Энэ 2T хугацаа явсан байна. Тэгэхээр энд A шөндөр явсан гэсэн үг. Энд 3A шөндөр явсан гэсэн үг. Яагаад нөгөө энийгээ санаа шүү дээ. H 3H 5H 7H 9H энийгээ санаа. Тэнгүүтлээ энэ дахиад T хугацаа өнгөрөх 3-ын дараа хэд гардаг вүлээ? 5H гардаг. 5H-ын дараа 7H гардаг. H1 гэдэг бол өөрөө H дээр нэмэх нь 3H гэсэн үг. Ойлгомжтой тийм. H2 гэдэг маань өөрөө 5H дээр нэмэх нь 7H л гэж бодчих. Тэгэнгүүт энэ 4H гэсэн үг. Энэ маань өөрөө 12H гэсэн үг. H1-ийг хуваах нь H2 гэдэг маань 4H-ийг хуваах нь 12H. H-д хурагдлаа 3-1 гэсэн хариу гарах нь. За А-цэгээс чөлөөтэй унсан би Б-цэгт хүрэх хугацаа T1. Энэ хүртэл T1 юм байна. Б-цэгээс энэ доошоогоо T2 юм байна. T1 T2 тугаасан чинь 3-ны 2 тэгээд H1 H2 харьцаа ямар байх вэ гэж асуусан байна. Тэгэхээр энийг 2T гэдэг өгчээ, энийг 3T гэдэг өгчээ. Тэгээд харьцуулах юм бол угаасаа T-нүүд нурагдаа 3-ны 2 гарчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энд ерөнхийдөө 2T хугацаа өнгөрөөсөн байна л гэсэн үг. Энд T хугацаа, энэ T хугацаа, энд 3 шиг T. 1 2 3 T энийг л харуулж байна. Бодъё л да энэ T хугацаанд H, энэ 3H, 5H, 7H, 9H. За ингэж болчихно гэсэн үг. H1 гэдэг бол H дээр нэмэх нь 3H, H2 гэдэг чинь шүү дээ. 5H, 7H, 9H гэсэн үг. 16 21H гарах нь байна. Энэ дээрээс 4H гарах нь байна. Тэгээд H1-ийг хуваах нь H2 гэдэг бол 21-ний 4 гарах нь. Окей. Дараа нэг ийм бодлого байна. Зурагт үзүүлсэн биеийн хөдөлгөөний хувьд H1 H2 T1 T2 ямар байх вэ гэж. Окей. За энэ ингээ зургийг харсан чи чөлөө туналт биш байна. Ягаад гэхээр анхны урд нь V гэдэг өгсөн байна. Тэгэнгүүт жижиг кемтрийг ашиглаад энэ дээр сунсан юм шиг аваад бодчихдог байхгүй. Анхны урдыг нь ойлгож жагаад. Тэгэхээр энэ хүртэл ингээ T хугацаанд A шөндрийг туулсан юм бол энэ V-гээс 2V болж бас нэг V-гэр нэмэгдсэн байна тийм ээ. Тэгэнгүүт энийг нь 3H болгочих. 2V-гээс 3V дахиад V-гэр нэмэгдсэн байна. Ижлэхэн хэмжээгээр нэмэгдсэн гэдэг. Тэгэхээр 5H ижлэх хугацаанд дууссан байна гэсэн үг. Тэгэнгүүтлээ 3V-гээс 2-оор ихсэн байна. Тэгээ 2 хугацаар ихсэн. 2 хугацаа гэхээр нэг дахиад энэ дээр нэмэгдэнэ гэсэн. 5H дараа 7H, 7H-ын дараа 9H болно гэсэн. H1 гэдэг чинь өөрөө 3H дээр нэмэх нь 5H юм байна. H2 гэдэг маань өөрөө 7H дээр нэмэх нь 9H болох нэ. Ингээд 8H, ингээд 16H. H гэдсэн чинь жоохон сонирхолтой. Тэгэл
HH гэж ярьч 16 H ингээд 2-1 гэсэн хариу гарах нь байна. Харин хугацааны хувьд ингэх нь байна. Эндээс нь хүртэл Т хугацаанд унсан, эндээс нь хүртэл бас Т хугацаанд, энэ Т хугацаанд, энэ Т хугацаанд. Т1 хугацаа чинь энэ Т хугацаанд дээр энийг нэмсэндээ тэнцсэн гэсэн үг. Т дээр нэмэх нь Т тэнцүү 2 Т. Нөгөөх нь бас л энэ хоёрын хэлбэр гэсэн үг. Т2 гэдэг нь Т дээр нэмэх нь Т2 Т буюу Т1 бахан Т2 гэдэг маань ижлэхэн зүйлийг хооронд нугааж байгаа учраас нэг гарах нэ guys. Нэг юм чухал зүйлийн тухай бүгдээрээ ярилцъя. Энэ юу вэ гэхээр чөлөө туналтад өндрийн язгуур нь өндрийн язгуур гэдэг чинь энэ л гэсэн үг шүү дээ, тий. Унах хугацаа ба газарт хүрэх үеийн хурдны талаарх мэдээллийг өгдөгөө гэж. За энэ хоёрын мэдээлэл өгөх нь. За яаж? За ааш өндрөөс унахта Т хугацаанд унсан байлаа гэж бодъё л да. Тэгээд энд эрэхтэй V гэдэг хурдтай ирсэн байд. 4 ааш өндрөөс унахаар биш дээ, тий. Нөгөөдгөө ашиглаж байгаа байхгүй. Ааш 3 ааш. Тэгэхээр энэ Т хугацаа, энэ Т хугацаа буюу 2 Т хугацаанд унсан байна. Энэ тэгвэл 2V болно л гэсэн үг. Нэг Т дээр 1V болж юм бол 2 Т дээр 2V болно гэсэн үг. Окей, тэгэхээр язгуурыг нь авчих юм шүү дээ. Язгуурыг нь авал энийг заавал одоо бодоод авах шаардлага байхгүй. Яг хөө ингэж бодож болно. Ааш 3ааш 5ааш 3ааш 5ааш гэл эн чин Т хугацаа 3 Т хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энд эрэхтэй эцсийн урд нь юу болох вэ? 3V гэж бодож болно. Тэгвэл зүгээр миний хэлэх гээд байгаа санаа маань юу гэхээр өндрийн язгуурыг л авчаач л гэж. Энэ язгуурыг авчих юм бол энд бол ингээд 4T энд эрэхтэй 4V хурдтай унана. Тэгээд нэг ийм тэнцэн гэж байгаа юм биш шүү. Ийм зүү тогтол байна л гэж байгаа. Энэ зүү тогтлыг л хараач л гэж байгаа. Окей. Тус бүр 2M мастай 2B харгалзан 8H 4H өндрөөс унжээ. BC-ийн газарт хүрэх хурдын харьцааг болоо. За энийг K бит энийг L бит гэж. Тэгэхээр энэ хоёр бол ямар нэгэн тийм ач холбогдол бол байхгүй. Тэр мас бол төөрөгдүүлэх зорилготой тэнд байгаа юм. VK хуваах нь VL-ийг болооч л гэж. Энийг VK гэж. Ингэнгүүтлээ VL-ийг болооч гэж. Тэгэл нөгөө нэг залхуу аргал ашиглаж шүү дээ. Энийг язгуурдаар хийчихэл гэж байгаа байхгүй тий. Тэгэл VK гэдэг чинь тэгэл ер нь тэнцүү биш л дээ яг хөө зүгээр. Ингээд биччихье. Окей. Гол санаа өгөх үүднээс л явж байгаа шүү guys. Тэгээд энэ хоёрыг нэ харьцуул гэж байгаа учраас тэнцүүлчих болох байхгүй. Урдныхаа ямар нэгэн тэр тогтмол юмуд нь хоорондоо хураагдал тэгэл окей. Эцэстээ бол тэнцэнэл гэсэн үг. За энэ ийм болно гэсэн үг. Энэ хоёрыг хуваахад ааш тэгээд энэ хоёрны нэг язгуурдор буюу нэгийг хуваах нь язгуурдор 2 эсвэл язгуурдор 2-ыг хуваах нь 2 болно л гэсэн үг. Окей. Чөлөөтэй унсан KLM BC-ийн газарт хүрэх үеийн хурдуудыг жиш доор бичгээс ч бүр залах үрж зүйлтэй. Ягаад гэвэл энэ хоёр чи ижлэх өндрөөс унсан. Одоо 8H өндрөөс унсан байна шүү дээ. Язгуурдор хийчих хоёлын. Тэнгүүл VM язгуурдор одоо 8H болох гээд байна. Тэнгүүтлээ VK VL-тэй тэнцүү ижлэх өндрөөс унсан учраас тэгээд язгуурдор хийчихэл гэж байна. Тэгэхээр мэдээж хараа эн чинь 2 язгуурдор 2H гарна шүү дээ, тэ. Энэ юу гэхээр 2 язгуурдор H гарна гэсэн үг. Хамгийн өндрөөс унсан хамгийн хурдтай нөгөө хоёр нь ижил өндрөөс унсан учраас тэнцүү байх нэ. KC-гээс чөлөөтэй унсан чулуу 1 секунд хугацааны дараа ээлцэх төрчээ. Эндээс энэ хүртэл 1 секунд явсан юм байна. Тэгэнгүүт 1 секунд явсан гэхээр миний толгойд нэг ийм бууж ирж байна л да. Ааш өндөргээд. Чулуу унаж эхэлсэн агшнаас 2 секунд хугацааны дараа. Энэ К-гаас 2 секунд хугацааны дараа буюу дараагийн 1 секундэд аль цэгийг дайрах вэ гэж асууж байна. Тэгэхээр дараагийн 1 секундэд 3 ааш өндөр. Нүдийн тоолох юм бол 2 нүд доош унсан байгаас. Ааш гэдэг чинь өөрөө 2 нүдтэй тэнцэх юм шүү дээ. Тэгвэл 3 ааш хэдэн нүдтэй тэнцэх. 3 2-ын 6 нүдтэй тэнцэх гэсэн үг. Эндээс нь хүртэл би 6 энэ 6 мөн үү? 2 3 4 5 6 мөн байна. 6 нүд тоолоод энийгээ би 3 ааш гэж тэмдэглэж чаа. Тэгэнгүүт S цэг дээр очих юм байна гэл хэрэг нь болчих гэсэн үг. S цэгт очно. За дараагийн бодлого нь нэг ийм бодлого байна. К цэгээс чөлөөтэй унсан чулуу ааш нэг замыг Т1 хугацаанд энэ Т1 хугацаанд тулсан юм байна. Ааш 2 замыг Т2 хугацаанд тулсан юм байна. Хэрвээ ааш 1-ийг хуваах нь ааш 1 нь 4 нөгөөх нь 5 юм бол Т1-ийг хуваах нь Т2-ыг одоо олоо гэсэн байна. Тэгэхээр энийг зүгээр нэг ийм жижигхэн трик ашиглаа бод чинь юу гэхээр энэ 4 5 гэдгийг 4 ааш энийг нь 5 ааш гэж тэмдэглэж байна. Тэгэнгүүтлээ энэ 4 аашаа хуваач. Ааш 3 ааш нөгөөх ч юм бооз ааш 3 ааш. 3 аашын дараа хэд байдаг вүлээ? 5 ааш автоматар 5 ааш бичигдсэн. Энэ ааш 4 ааш өндрийг 2Т хугацаанд өнгөрөөсөн баг. Хараа энэ Т хугацаа өнгөрөөн энэ Т хугацаа өнгөрөөн 2Т гэсэн үг. 5 аашиг дангаараа ганц Т хугацаанд туулна гэсэн үг. Тэгэхээр Т2 гэдэг чинь өөрөө Т л гэсэн үг. Т1-ийг хуваах нь Т2 2Т-г хуваах нь Т ингээд 2 гарах нэ. Зурагт үзүүлсэн биеийн хөдөлгөөний хувьд H1-ийг хуваах нь H2, 4-ийг хуваах нь 45 бол V1-ийг хуваах нь V2 гэсэн ямар байх вэ? Guys ийм 45 гэх мэт ийм экстрем тоон дээр нөгөө H3, H4, H5 гэх юм бол тэгэл failed нь штэ. Тэрийг ашиглахгүйгээр яаж бодох вэ гэдэг л харин энд H1, V1 нөгөө нэг язгуураа л ашиглая л да бүгд. H-ын язгуур нэг V-ийн тухайн нэг мэдээлэл өгдөг л гэсэн штэ. Тэрийг ашиглая бүгд. V1-ийг харъя. V1 H1 чинь өөрөө
4 ааш юм байна. Ааш 2 нь өөрөө 45 хааш юм байна. За ингээд бодчих. Тэгвэл V1 гэдэг чинь байна шүү дээ. 4 аашиг язгуурд хийсэндээ тэнцүү. За V2-ыг ажиллах. V2 гэдэг чинь энэ цэгээс ахуулаад энэ ирэхэд өөрийнх нь одоо олж авч байгаа хурд байхгүй. Тэрнээс эндээс бодох юм бол 45-аар нь бодох юм бол failed шүү. Дандаа энэ анхны энэ унсан цэгээс нь бодно л гэсэн. Эндээс чөлөөтэй унж байгаа анхны хурд нь 0 байгаа учраас окей. Яг эндээс энэ цэгээс энд хүрэхэд хэдэн ааш өндөр унсан байна. 45 дээр нэмэх нь 4 ааш буюу 49 ааш өндөр унсан байгаа байхгүй. Тэгэхээр энийг язгуурдаар чинь. Энэ бол 2 язгуурдаар ааш гарах нь байна. Энэ маань 7 язгуурдаар ааш гарах нь байна. Ингээд V1-ийг хуваах нь V2 гэдэг бол 2 язгуурдаар ааш, 7 язгуурдаар ааш. Энэ хураагдах нь ойлгомжтой. Ингээд 7-ны 2 гэсэн хариу гарах нь гэсэн. Окей. За бүгдээрээ эцсийнхэн бодлогыг бодоод энэ хүү сэдвээр өндөрлүүлье. Эцсийн бодлогон дээр юу гэж байгаа вэ гэхээр А цэгээс чөлөөтэй унсан биеийн газар төрөх үеийн хурд V байв. Цэгүүдийн хоорондох зай тэнцүү бол B цэгийг ямар V хурдтай дайран өнгөрөх вэ гэсэн байна. Энд ирэхэд биш те хурд нь V гэж. Хоорондох зайнууд нь ижлэх нь 1 2 3 4. За 4 гэхээр ааш дээр нэмэх нь 3 ааш санаанд орж ийн үү? Ааш энэ хүртэл 3 ааш байж болох уу? Болно шүү дээ. Энэ Т хугацаанд явсан. Энд мөн Т хугацаанд явсан гэсэн үг. Т хугацаанд яваад биш үү те? Доошогоо яваад 2Т хугацаанд V гэдэг хурдыг олж авсан. 2T үржих нь G тэнцүү V гэсэн. Энийг хаанаас гаргаад ир? Энийг GT гэдэг энэ тэгштгэлээс гаргаад ирсэн. Окей. B-г дайран өнгөрж яхад тэрийг нь V' гэж энэ хурдыг V' гэдэг бол биш үү те? G-г үржих нь 1T байхгүй. За ингээд энэ дээрээс ерөнхийдөө пропорцлол бодоод олчихно гэсэн үг. Энэний өрн бүгдээрээ V'-ийг оруулчихъя. 2-ыг үржих нь V' гэдэг бол V гэсэн үг. Энэ дээрээс V' гэдэг маань V хуваах нь 2 буюу 2-ны 1 V хурдтай дайран өнгөрөх нэ. За ингээд хичээлээ анхаарал тавьж тухлан сууж таалан сорьгсон та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа видео хичээлээр бүгдээрээ уулзцгаая.